Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийн математикийн хичээлээр боломж тооцоолох, бодлого бодох чадвараа баттгая. Математикийн дэвтэр сурах бичгээ гаргаарай. Сурах бичгийн хуудас 94, бодлого 497. Бүгдээрээ бодлогоо хамтдаа уншъя. Зурагт үзүүлсэн тэгш өнцөгтөөс хичнээн ялгаатай тэгш өнцөгт тоолж болох вэ? Хүснэгтэд тэмдэглээрэй. За уг өгөгдсөн тэгш өнцөгт маань энэ байна. Тэгш өнцөгт бүрийг тоогоор тэмдэглэсэн байна, тийм ээ? За эхлээд нэг дүрснээс бүтсэн тэгш өнцөгт уг дүрсэд маань хэд байгааг, хоёр дүрснээс бүтсэн тэгш өнцөгт байна уу гэдгийг нэг бүрчлэн тооцоолж олноо. За бүгдээрээ бодъё. Нэг дүрснээс бүтсэн тэгш өнцөгт 6 ширхэг байна. 1, 2, 3, 4, 5, 6 гэсэн дугаартай 6 ширхэг тэгш өнцөгт байна. Тийм ээ? За тэгвэл 2 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт байна уу гэдгийг бүгдээрээ маш сайн ажиглаж харъя. Байна, тийм ээ? 1 ба 2, 3 ба 4, 5 ба 6, 1 ба 3, 3 ба 5, 2 ба 4, 4 ба 6 дугаартай тэгш өнцөгтүүд нийлээд тэгш өнцөгтийг үүсгэж байна. Тэгвэл 2 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт 7 ширхэг байна. 3 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт хэд байгааг бүгдээрээ олъё. Байна тий. 1, 3, 5 дугаартай тэгш өнцөгтүүд нийлээд нэг тэгш өнцөгт үүсгэж байна. 2, 4, 6 дугаартай тэгш өнцөгт нийлэхээр нэг тэгш өнцөгтийг мөн адил үүсгэж байна. Тэгвэл 3 дүрснээс бүтсэн 2 тэгш өнцөгт байна. 4 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт байна уу? Хэд дугаартай дүрсүүд нийлэхээр тэгш өнцөгт үүсгэж байна гэдгийг харъя, тийм ээ. За 1, 3, 4, 2 дугаартай тэгш өнцөгтүүд нийлээд нэг тэгш өнцөгт 3, 4, 5, 6 дугаартай тэгш өнцөгтүүд нийлээд мөн адил нэг тэгш өнцөгтийг үүсгэж байна. 4 дүрснээс бүтсэн 2 тэгш өнцөгт байна. За одоо энэ уг дүрсэд байна. 5 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт байна уу? Бүгдээрээ сайн ажиглаж харъя. Байх боломжтой юу? Боломжгүй байна тий. Байхгүй байна. Бидний хамгийн сайн мэддэг доголдоо дүрсэл үүсэт байна. За тэгвэл 5 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт байхгүй байна. 6 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт байна уу? Байна, тийм ээ. Бүх дүрсийг агуулсан нэг том тэгш өнцөгт л байна. За бид нар бүх боломжоо тооцоолож оллоо. Хүснэгтэн тэмдэглэе. Нэг дүрснээс бүтсэн 6 ширхэг тэгш өнцөгт байна. 2 дүрснээс бүтсэн 7 ширхэг тэгш өнцөгт байсан. 3 дүрснээс бүтсэн 2 ширхэг, 4 дүрснээс бүтсэн 2 ширхэг тэгш өнцөгт, 5 дүрснээс бүтсэн тэгш өнцөгт байгаагүй, 6 дүрснээс бүтсэн 1 ширхэг тэгш өнцөгт байсан. Нийт 18 ширхэг тэгш өнцөгт байсан байна. За тэгвэл энэ бодлогыг ингэж бодох байсан байна, тийм ээ? За бүгдээрээ дараагийнхаа бодлоготой танилцъя. Сурах бичгийн хуудас 95, 502. За бодлого унш. 4 найз зургаа солилцжээ.
хэдэн зураг солилцсон бэ? За багш нь дөрвөн найзад нь нэр өгье. Санчир гэж нэрлээд эс үсгээр тэмдэглэлээ. Тэнгис гэж нэрлээд тэ үсгээр. Цэлмэг гэж нэрлээд цэ үсгээр тэмдэглэе. Дөрөв дэх найзад нь Мишель гэж нэр өгөөд им үсгээр тэмдэглэе. За бид нар бодлого бодохоос өмнө бодох ёстой тийм ээ. Зураг солилцсон гэж байна. Ямар нэг юмыг солилцсон гэдэг бол нэгэндээ өгөөд нөгөөгөөсөө буцааж авахыг хэлж байгаа тийм ээ. За тэгвэл хүүхэд бүр хэдэн зураг байсан бэ гэдгийг олно гэсэн үг тийм. За санчир тэнгистэй зураг солилцсон. Санчир цэлмэгтэй зураг солилцсон. Санчир Мишельтэй зураг солилцсон. Хэдэн зураг солилцсон бэ? 3 зураг солилцсон тийм ээ. За одоо тэнгис санчиртай зураг солилцсон. Тэнгис цэлмэгтэй зураг солилцсон. Тэнгис Мишельтэй бас зураг солилцсон. Мөн адил 3 зураг солилцсон байна. За гэх мэтлэнгээр цэлмэг Мишель хоёр ч гэсэн мөн адилхан 3 найзтайгаа 3 зураг солилцсон гэсэн үг. Тэгвэл 4 найз тус бүрт 3 зураг байсан гэсэн үг. Тэгвэл найзууд нийт 12 зургийг бие биентэйгээ солилцсон байна гэсэн үг. За энэ бодлогыг ингэж бодох байсан байна. За өнөөдрийн багшийн тайлбарлаж өгсөн бодлогонуудаа ойлгосон баг тийм ээ. За боломж тооцоолох, бодлого бодох чадвараа баттгаад бие даан хөгжих цагаараа дараах 3 бодлогыг бодоорой. За дараагийн хичээлээр уулзтлаа, баяртай хүүхдүүдээ. Идэвхтэй оролцсон сурагчдаа баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай хүүхдүүдээ.